Баатар хотын түүх бас миний төв бүтээл төвчрийн маань 3 дугаар бүлэг нь эв найрыг эрхэмлэгч гэсэн бүлэг байгаа. Энэ бүлгээс бүгдээрээ Баатар хотын хүүхдүүд бие биенээ хамгаалдаг, эвтэй, найртай бие биентэйгээ тоглож суралцдаг талаар сурах болно. Доороо айрын 103 Баатар маань та бүхэндээ эв найрыг хэрхэн эрхэмлэх талаар зааж өгнө. Эв найрыг эрхэмлэгч гэсэн энэ бүлэгт маань болохоор найз нөхөрлийн харилцааг илүү их оруулж өгж байгаа. Тэгээд хүүхдүүд том болж сургуульд орж өсвөр насны эхлэхэд гэр бүлийн харилцаанаас илүү найз нөхдийн харилцаа илүү чухал болж ирдэг. Тэгээд энэ үед ямар харилцааг эрүүл харилцаа гэх юм, ямар үед нөхөрлөл нь үн цэнтэй байх юм, ямар үед нөхөрлөө эрүүл авч явах талаарх ойлголт хүүхдүүдэд маш чухал байдаг. Тийм учраас эв найрыг эрхэмлэгч гэдэг энэ агуулга дээр нөхөрлийн хэрхэн устгахын, найзтайгаа хэрхэн сайндахын гэсэн ойлголтуудыг оруулж ирсэн. Нөгөө талаар бас сургууль дээр зөрчил, хүчирхийллийн харилцаа бас нэлээд гарч идэг. Тэгээд зөрчилтэй харилцаа, хүчирхийлтэй харилцаа хоёрыг ялгаж салгаж сурах нь хизээ хаана тусламж дэмжлэг авах уу гэдэг талаарх ойлголттой болоход маш чухал байгаад идэг. Эв найрыг эрхэмлэгч. Чи гоё найз мөн үү? Ямар гоё найз гэж хэлэх юм бэ? За тэгвэл би зааж өгье. Би заримдаа найзтайгаа муудалцаад яаж сайнтахаа мэддэгвэ. Окей. Яаж сайнахыг чинь ч бас зааж өгье. Ямар найзыг гоё найз гэж нэрлэх вэ? Гоё юмаа хуваалцдаг, бие биендээ итгэдэг, муу зүйлд уруу татдаггүй, бие биеэ хүндэлдэг, ижилхэн байр суурьтай үзэл бодлоо хуваалцдаг, уучлал гуйдаг, бас бие биеэ магтдаг, хамтдаа ярилцаж шийдвэр гаргадаг, бие биеэ дэмждэг, хамтдаа хичээдэг, хамтдаа хөгжилддөг, элгийн хөштөл инээдэг, нэг нэгнээ хурцлж зоригжуулдаг, хамтдаа асуудлыг шийдвэрлэдэг, хичээлээ хамт хийдэг, ижилхэн сонирхолтой, хамтдаа хийж байгаа зүйл нь гоё санагддаг. Чи найзтайгаа муудалцаж байсан уу? Яаж эвлэрхээ мэдэхгүй байгаа бол дараах алхмыг хийгээрэй. Найзтайгаа сайнтахыг хүсвэл өөрөө эхэлж ямар зан гаргаснаа бодоод үзээрэй. Өөрөө яагаад тийм үг эсвэл үйлдэл гаргаснаа тайлбарлах, найзынхаа юу бодож яагаад тэгж айшилсныг сонсох, чи тэгж бодсон юм бэ? Би ингэж бодсон юм аа гэдгээ хэлэх, шийдэл гаргаарай. Найз нөхөрлөлөө модтой зүйрлээрэй. Та хоёр дундын модоо дараах зүйлсээр усалдаг эсхээ эргцүүлээрэй. Бусдын оронд өөрийгөө тавьж сурах нь харилцааны маш чухал чадвар. Энийг эмпати гэж нэрлэдэг. Эмпати чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ? Юу болсныг нь анхааралтай сонсоорой. Юу мэдэрснийг нь асуугаарай. Найзынхаа яриаг дуустал нь сонсоорой. Юу хүсч байгааг нь асуугаарай. Буруутгаж шүүмжлэхээсээ илүү ойлгохыг хичээгээрэй. Хүн бүрийн үзэл бодол, сонголт өөр гэдгийг хүлээн зөвшөөрч, тухайн хүний сонголтыг хүндэтгээрэй. Заримдаа зөвлөгөө өгөхөөс илүү зүгээр л хамт байх нь чухал байдаг. Хүүхдүүд хорвоо ертөнцийг танихаас гадна өөрийгөө бүтээж явж байдаг 18, 20, магадгүй 25 хүртлээр ч юм уу хүн өөрийнхөө амьдралын туршлагаар өөрийнхөө түүхийг өөрийгөө бүтээж явж байдаг. Тэгээд энэ нь болохоор өөрийгөө таних тэр нэг зүйлээс, тэр аяллаас нэлээд ихтэй. Тийм учраас өөрийгөө таних, би юунд дуртай, би юунд дургу гэдэг зүйлүүдэд бас бичиж тэмдэглэх хэсгүүдийг нэлээд оруулж өгсөн байгаа. Тэгээд энэ нь болохоор хүүхдүүдэд өөрийгөө таних аяллах нь бас нэг чухал хэсэг болно гэж бодож байна. Найзуудаа тэгэхээр хүн өөрийнхөө түүхийг бичиж явдаг. Тэгээд Баатар хотын түүх, баатарлаг чиний түүхээр үргэлжлэх учраас бие биенээ хамгаалдаг, найзыгаа өмөөрдөг, бие биетэйгээ эвтэй найртай байж Баатар хотын түүхийг баатарлаг өөрийнхөө түүхээр үргэлжлүүлж бичээрэй.